Төдөө байна. За сайн байцгаана уу? Фала дуя байна. За өнөөдөр хүмүүсийн хамгийн их асуудаг асуулт болох Бразил үнэхээр аюултай юу гэсэн сэдвээр ярив. За би Бразил дээрээ 2 жил гаруй болж байна. Тиймээс өнөөдөр өөрийн бодит туршлагаа хуваалцъя. За хамгийн сүүлд хийсэн судалгаагаар 24 онд Бразилд 38,000 гаруй хүн гэмт хэргийн аллаад дурдсан байна. Бразилийн хүн ам нь 215 сая гэж тооцоход өдөрт 106 гаруй хүн гэсэн тооцоо гарах нэ. За ингээд бодоод үзэхээр нэлийн аюултай санагдаж байгаа биз. Статистикаар харахад алдлахын түвшин дэмий хэрэг Бразилд өндөр, тиймээс олон хүн Бразилийг аюултай гэж боддог байж магадгүй юм аа. За Бразил улс бол Монгол улс 6 дахин том нутаг дэвсгэртэй. Тиймээс Бразил бүхэлдээ одоо аюултай гэдэг нь маш буруу ойлголт гэж бодож байна. Ерөнхийдөө хотоодоос хамаарат бол янз бүр байдаг. За тэгвэл Бразилийн аль хот нь аюултай вэ гэд эхлээд Сан Паулоос ярив. За Бразилийн хамгийн том хот бөгөөд жуулчид ихээр очдог газар. За хотын төвөнд хүн ихтэй аюулгүй мэт санагдах боловч халгаасны холгоочлол болгоомжлох хэрэгтэй. За дараа нь бол Рио де Жанейро бас жуулчид маш ихээр ирдэг хот боловч хамгийн болгоомжтой байх хэрэгтэй. Эндхийн захын хороолол буюу фавела гэж нэрлэдэг газар байдаг. Засгийн газар хяналт тавьж чаддгүй, өөрсдийн гэсэн хууль дүрмийг тогтоосон, орон нутгийнх нь бас ойртож чаддгүй гэсэн. За Копакабана, Ипанема зэрэг хоёр юм үзэсгэлэнтэй далайн хэрэг бол энд байдаг. За энд бол хулгай дээрэм бол маш их тохиолддог. Ялангуяа шөнө бол ганцаараа алхахаас бол болгоомжлох хэрэгтэй. За миний бодлоор жуулчид их очдог том хотоос илүү жижиг хотод бол амар тайван амьдарч болох юм шиг санагддаг. За хэрвээ Бразилд ирэхээр бол эдгээр зүйлсүүдийг бол хэрэгжүүлвэл эрсдэл багтаа байх болно гэж бодож байна. За нэгдүгээр гэвэл олон нийтийн газар буцаа ерөөсөө гаргаж болохгүй. За манай Монголд бол ингээд алхангаа буцаа оролдоод ч юм уу тиймэрхүү тохиолдол харагддаг. Бразилд энэ нь бол ерөөсөө маш аюултай зүйл. Буцаа гаргахдаа заавал эргэн тойрноо хараад хүн амьтан байна уу гэдэг ингээд харж агаад гаргах. Аль эсвэл одоо дотор барилга дотор ч юм уу, кафе дотор ч юм уу ингээд гаргасан дээрх. За хоёрдугаар гэвэл үнэтэй цаг, гинж, одоо брендийн цүнх зэрэг тиймэрхүү үнэт зүйл бол биендээ бол авч явах хэрэггүй. За гуравдугаарт бол шөнө орой ерөөсөө ганцаараа гарах хэрэггүй. Ялангуяа 10 цагаас хойш хэрвээ гарахаар бол ерөөсөө Uber юм уу, такси аппликейшнуудыг одоо ашигласан дээрх. Мэдхгүй замаар шөнө алхах нь маш аюултай. Тийм учраас ганцаараа бол явсан хэрэггүй. За дөрөвдүгээрт 2 төрөвж авч явах гэд энэ бол Бразил хүмүүсийн дунд бол маш алдартай арга гэсэн. Нэг төрөвжинд нь арай бага мөнгө хийгээд нөгөө төрөвжинд нь болохоор яг бусад мөнгө төгрөг бичиг баримтаа хийгээд нуугаад хийж явуул зүгээр. За хэрвээ ямар нэгэн дээрэмчт ч юм уу хэрвээ тааралдаад одоо яг бага мөнгөтэй төрөвч гаргаж өгөөд өөр одоо бусад бичиг баримттай тэр төрөвч болохоор гаргаж өгөхгүй тийм эрслээс жоохон хамгаалж байгаа тийм арга юм байлээ. За 5 дугаарт гэвэл очих газараа бол урьдчилан судлах хэрэгтэй. Мэдгүй газар явах өмнө Google Map-аар харах ч юм уу тухайн дүүргийнхээ мэдээллийг заавал шалгаад явсан дээрх. За надад ч бас ерөнхийдөө Бразилд ирээд удаагүй байхад иймэрхүү зүйл бол тохиолдож исэн. Удамжаар ингээ нэг эхэндээ мэдгүй байсан болохоор уцаа гаргаад ингээд харангаа ингээд алхаж исэн. За тэгтэл бол ингээ моциклтой хоёр хүн яг ингээд ойртож ирээд шууд ингээ уц булаахыг оролцож исэн ахгүй юу? Тэгээ шууд ингээ гараа ингээд хажуудч нь болоход тэгэл яасан чинь яач чадаагүй ерөөдөө тэгээ яваад өгсөн. За иймэрхүү моцикл дугуй муутай явж байгаа хүмүүс бол айгүй хийм гэмт хэрэгүүд бол айгүйх гарддаг юм билээ. Буц шүүрэх. За ерөнхийдөө энэ Бразилийн телевизийн мэдээгээр ч гэсэн айгүйх гарч ирдэг. Зүгээр ингээд гэрлийн тогоон дээр ингээд машин зогсож явах хүртэл ингээд шууд ингээд цонхыг хааглаад шууд уцыг булаад авах ч юм уу. За эсвэл ингээд цонхыг онгорхоо хахад чсэн ингээд шууд гараа оруулаад уцыг шүүрээд ингээд шууд ингээд моциклтэй хүмүүс ингээд шууд ингээд аваа явчихдаг юм билээ. Тиймэрхүү мэдээнүүд бол айгүйх гарч ирдэг байхгүй юу? За тэгэхээр ер нь бол машин дотор ч гэсэн баг аюултай юу гэвэл бас аюултай. Тийм болохоор ерөөсөө уцаа бол айл болох ил задгаа те гаргаж хэрэглэх нь бол маш аюултай юм байлээ. За тэгээ Бразил хүмүүсээс ингээ өөрсдөөс нь асуугаад хүртэл бараг бүгдээрээ нэг удаа ямар нэгэн тийм гэмтэр ч юм уу тийм зүйл өртсөн байдаг юм билээ. За тэгэхээр энэ бол ерөөсөө Бразилийн бодит байдлаагаа тэгээ бүгд арга замаа болоод ерөөхдөө хэвэн амьдарч болдог байгаа. За Бразилийг бол мэдээж аюулгүй орн гэж бол хэлэхгүй. За энэ бол мэдээж үнэн.
бодит байдал нь бол үнэхээр өгөөсөхийн аргагүй. Гэхдээ барьцаалт бол өөрөө анхаарал боломжтой байж чадвал ерөнхийдөө бол хэвэн амьдарч болохоор газар шиг санагдсан. За тэгээ мөн байгалийн үзэсгэлэн, хоолны амт ерөнхийдөө базис хүмүүс амар хүнд тусрахуу, халуун дулаан сэтгэлтэй иймэрхүү. За мөн барьцаалт зөвхөн үзэж харж болох ховор нандинууд тиймэрхүү зүйлсүүд бол маш их байдаг. За тэгэхээр хэрвээ барьцаалт аялгаар бэлдэж байгаа бол ер нь бол айх хэрэггүй гэж бодож байна. Бэлтгэлээ сайн базаагаад ер нь сонир сэрэмжтэй байвал сайхан аялж олон зүйлсийг үзэж харах боломжтой гэж бодож байна. За тэгээ өнөөдрийн ярьсан зүйлс танд тус болох нь гэж найдаж байна. За тэгээд өнөөдрийн бичлэгтэй хамт байсан та нартай баярлалаа. Дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Баяртай. Чао чао.